Сая чуулган дээр бас яригдлаа. Хүн намынхан дор чонд ялангуяа засгийн газраас гармаар байна гэжсэн явж байна гэдэг зүйлийг ярьж байна. Одоо ер нь хүн намын засгийн газраас гарах гэж байгаа юм уу? Засгийн ажилдаа ер нь хэр оролцож байгаа вэ? За яг бодит байдлаар бол яг сүүлийн бүтэн сар бол хэвлэлт бол үнэхээр ярилцлага өгөөгүй. Одоо яагаад вэ гэхээр энэ засгийн газар доктортой байх хэрэгтэй, улс төрийн хүчнүүд доктортой байх хэрэгтэй гэсэн ийм зарчимтай байсан шүү ойлгоорой. Одоо саяны чуулган дээр бол яг манай бүрд орж гişүн битэрч одоо өмнөх 4 жил бол маш сайн гар нийлэл ажилладаг сайн найз нөхдүүд. Тэгээ манай найз маань одоо сая олон хоног улсын хурал удирдлаа. Тэгээ нэг төсвийн одоо хилцүүлэг энэ төр хийнэ гэдэг. Гартаа алах хоёроо юм уншаал өөрхөн аман альтрал тийм илчих шиг боллоо. Түүнээс биш одоо хүн намын хувьд, хүн намын даргын хувьд бол бид тэр засгийн газраас бол гарахгүй. 2028 оны сонгуул хүртэл бол бид тэр ачаа үрнэ гэсэн ийм итгэл үншлээр орсон. Энийг би хариуцлагатайгаар хэлээ. Яагаад вэ гэхээр Монгол улс 35 жил хоёр талдаа хэрэлдэж муудалцаж хийсэн ажлаа үгүйсгэж эргэж явсан энэ бол бодит байдал тийм биз. Тэгээ энийг чинь засгаж бид нар үндсүүлийн нэмэлт өөрчлөлт хийсэн. Тэгээд хоорондоо хэрэлдэж муудалцдаг биш нэгдээд хийдэг байя гэсэн агуулгаар бид нар энэ өөрчлөлт хийсэн болохоор үр дүнгийн үзүүлэхийн тулд иргэдэд бодит одоо эдийн засгийн өсөлтийг бий болгохын тулд хүн нам шийдвэрээ гаргаад засгийн газарт ажилласан. Тэгээ та бүгд анзаарсан бах оюун эрдэнэ одоо хамтарсан засгийн газарт бол хүн нам байж байсан. Яг л өмнөх эрчим хүчний реформ зоригтой эрчим хүчний бие даасан байдлыг бий болгохыг босрлохын асуудлыг шийдэе гэдэл ингээл орсон. Одоо өнөөдөр хамтарсан засгийн газар байна, 3 намын төлөөлөлтөй зандан шатрын засгийн газар байна. Бид нар бас ажиллаа хийгээл. Өнөөдөр хүртэл бид нар хэн нэгэн улс төрчийг бол муу хэлж, хэн нэгэн улс төрийн намыг бол шүүмжлээгүй шүү дээ. Одоо тохиолбол маш олон хүмүүс асуугаад байгаа ардын нам ингээ хоёр хуваагдаад хоорондоо муудалцаад яагаад хүн нам байр суурийг илэрхийлэх байгаа юм бэ? Бидний байр суурь бол нэг л байсан. Улс төрийн институцийн хувьд бол 100 жилийн түүхтэйгээ байдаг. Хүн нам Монгол ардын нам бол хариуцлагатай байгаад нэгдэж нэгтрээд ачаагаа өрөөд явах зүйтэй гэсэн юм байр суурьтай байсан. Аль нэг талд нь ороод энэ нь зөв, энэ нь буруу гэсэн юм байр суурь огт илэрхийлээгүй. Яг энэ өмнөхөн бас л манай ардсан нам бас нэг хоёр хуваагдаад явжсэн. Бид нар аль нэг талд нь бас орж байгаагүй. Бид нар 16-аас 2000 онд бас хоёр хуваагдаад явжсэн. Зовлонгийн мэддэг, дээч хүүхдээр очиод буцаагддаг. Тэр зовлон мэддэг болохоор Монгол улс ардсан улс байя гэх юм бол улс төрийн намууд нь төлөвшөх ёстой, бүтэн байх ёстой, нэг даргатай байх ёстой, нэг тамгатай байх ёстой, нэг удирдлагатай байгаад арчлахаа төлөө бас үйл ажиллагаа явуулахын төлөө ийм төлөвшсөн улс төрийн институц байж парламентын зах зээлд арчилчин бол хөгжин. Үүгээрээ бид нар арчлаа хамгаална. Одоо ганцхан л асуудал байгаа. Яагаад бид нар ингэж засгийн газарт ингэ байгаад байна гэхээр эрх мэдэл санал судалтай биш шүү дээ. Нэг тийм айхтар хүсэж байх ажил бас биш шүү дээ. Хамгийн гол нь юу байна гэхээр монголчууд ингэж арчилсан ус мөн байна. Тэгсэн мөртлөө ажил хийдэг улс байна уу гэхээр ажил хийдэг улс биш байна. Ажил хийж чадахгүй байна. Ажлын ард гарч чадахгүй байна. Гадна дотнд ярьсан юм худлаа яриад байна. Үр дүн гарахгүй байна. Бодиттой нөгөө том төслүүдэд босгож шүдээ суугаад ингээд шүүмжлүүлээд чийсэн хамаагүй. Одоо намайг ч бол мах шиг шүүмжилдэж шүү дээ одоо. Царай зүснээс ахуулаад инээ тэрийгээд хамаагүй шүүмжлэг. Улс төрчин гэдэг бол гал бариад улс орны эрх ашиг байсан ч гэсэн тухайн үед иргэдэнд ингээд дургуутсаж буруу ойлголттой байгаа шүүмжилсэн ч байлаа гэсэн шүтээд суугаад популизмээс өрөөд ард нь гардаг ийм улс төрийн хүчнүүд хэрэгтэй юм. Тэгээд ард түмэн таалагдахын тулд ингээд сонгуул болохоор ингээд хамтарч явсан засгийн газраа ингээд хайж гараад тэгээ ингээд шүүмжлэл явдаг ийм улс төрийг бид нар цэглэе гэж байгаа. Тийм болохоор хийсэн ажиллаараа бид нар сонгуультай ордог байя. Түүнээс бид нар хийх ажлаа ярьж биш. Хэн нэгнийг шүүмжилж биш. Хэн нэгнийг харлуулж биш. Эсвэргээрээ одоо бүгдээрээ арчилсан ийм ус байна. Тэгвэл энэ чинь алдагдах байгаа юм юу вэ гэхээр эдийн засгийн бодлого нь буруу шүү дээ.
эвлэж нийлээд бид нар том төслүүдэд явуулж чадахгүй дандаа буцаагаал гацаагаал ингээд явхлаар чинь хүмүүсийн тохон дотор байдаг нэг ядуу хэрүүлсэн ус чаа хэвээр үлдчихэд байгаа байхгүй. А тэгвэл хүн нам өнөөдөр ямар шийдвэр гараад явж байгаа юм бэ гэхээр бид нар одоо нэг хэрүүл хийдэг нэг хэсэг биш ээ. Ачаа өрөөд хийдэг байя гэдэг энэ агуулгаараа бид нар засгийн газарт бол ажиллана. Ачаа өөрнө. Эрчим хүчний тухайлбал энэ бие даасан байдлыг бид нар хийж үр дүнгээ үзүүлж сонгуульд орно. Энийгээ бол хийн гэж байгаа. Эрчим хүчний төслүүд чи явж иж дараа нь том төслүүд чи явна. Одоо ингээд яриад байгаа том гой төслүүд байна шүү дээ. Төмөр замын төслүүд ч байдаг юм уу? Баяжуулах үйлдвэрийн төслүүд ч байдаг юм уу? Мөн үү? Энэ төслүүд чи өнөөдөр эрчим хүч байхгүй болохоор явж чадахгүй байгаа. Бодитоогоор Монгол улсын эрчим хүчний хэрэглээ 4 гигаватт өнөөдөр байгаа. Гэтэл бид нар дөнгөж 1.8-ын одоо нийлүүлж байгаа байхгүй. Тэгээ гаднаас нодон жил 22% авдаг байсан бол импортоор одоо 25% болчихлоо шүү дээ. Тэгээ цаашаа өсөх гээд байна шүү дээ. Тэгвэл бид нар 2028-аас 2030 он гэхэд 100% бие даадаг ийм хараат бас бие даасан энэ системийг хий. Энүүгээрээ бид нар сонгуультаа оръё. Энэ хүртлээр бид нар бол хэрвээ хамтарч байгаа тал маань л дургуцахгүй бол бид нар бол ингээд ихтгэл уламжлагаар ажиллаа хийнэ. Шүүмжлүүлсэн ч байлаа гэсэн шүдээ сууж байгаад бид нар ард нь гарахгүй бол Монгол улс юм хэрүүл хийдэг улс 35 жил байсан ажил явдаггүй бие бинийгээ хулгайчаар дууддаг бие бинийгээ шүүмжилдэг би 4 жил улсын хурлын гишүүн байхдаа хамгийн шүүмжилдэг байсан шүү дээ. Яг бодит байдлаар би одоо ингэ бодоод байгаа. Магадгүй ингээд шүүмжилсний үр дүн гарсан уу гэхээр олон мэдээлэл ил болсон. Хөгжлийн банкны сонсгол гэдэг ихэд энэ чинь хэн анх ингээд баланкин дээр шахаж шаардаж хий гэсэн. 2 сар шаардсны эцэст төр ороо байгуулсан инх баяр гэдэг хүн дарга тэгэл байжууд нь суугаал явсан. Нүүрсний сонсгол хэн бас шаардсан. Тухайн үед 3 нам байсан. Тэгээд би хүн намын төлөөлөл оптик гэрэгээ ил болгоо. За одоо энэ уулзалтыг хийе. Гадаа эргэж ахсаж хахад мөн л адилхан хамгийн шахаж шаардчиж төр ороо дахиад байгуулагдсан шүү дээ. Тийм биз? Мэдээж ганцхан хүнтэй хүн нам бол тухайн үед бүх ороог ингээд удирдах ямар ч боломжгүй байсан. Гэхдээ л ингээд шахсан. Ногоо автобусны хэрэг Монголын дүүгэнд гарсан 3 том асуудал хулгайг бол гаргаж ирсэн тухайн үед бол хүн нам байдаг. Энэ бол факт бодит үнэн. Гэхдээ бид нар ингээд хулгай гаргаж ирээл хөгжөд байдаг юм уу гэхээр хөгжихгүй байна шүү. Тэгвэл хулгайтай хэн хариуцлага тооцох хэвээр. Хууль орчны байгууллага хариуцлага тооц. Засгийн газар юу хийх хэвээр. Засгийн газар ажиллаа хийх хэвээр. Тийм биз дээ. Тэгвэл ингээд хүн нам өнөөдөр ингээд ажиллаа хийгээд явж байна. Хүн намын хэрвээ ингээд засгийн газраас гарах хүсэлтэй хэн нэгэн байна гэх юм бол тэрийгэ хэлээ. Түүнээс хүн намын дараагийн үед бол би энэ үгнээс бол буцахгүй. Яаж ч одоо шүүмжлүүлж бол болно. Мэдээж ажил хийж байгаа хүмүүс алдаа бол гаргалгүй л яах. Гэхдээ ямар ч байсан энэ 2028 он хүртэл бид нар бол тууштай ажиллана. Үр дүн гаргана. Тэгээд дүнгээ бол ирэг дээрээ тавиулна ердөөлт тийш. Танай намын их хурлаа хизээ хийх вэ? 5 гарсан байгаа юу? За одоо ингээд нөгөө их хурл хийх чинь за намын даргын сунгаа яахуул эдэргээд манай нам бол яг өмнөдөө 2020 онд нэг их хурлын гишүүнтэй парламентын нам болсон. Одоо 2024 оноос засгийн газрын ачаа үрдэг төлөвшөөл хөгжил яваад байна. Тэгээ намын их хурл маань 12 сарын 14-нд болно. 1000 гаруй төлөөлөгчөд бүх аймаг орон нутгаас бол ирнэ. Маш сайн бэхжиж байгаа. Өнөөдөр хүн нам шиг маш сайн ингэж бэхжиж байгаа ийм нам бол богино хугацаанд бол байхгүй байна. Нөгөө талдаа яг энэ арчлынхаа үзэл санаан дээр хав хатуу байдаг. Тэгээ яг багийн тоглолтоор явж байгаа юм институт. Тэгэхээр бид нар нэг үзэл санаатай нэгдсэн удирдлагатай маш сайн сахилга баттай болсон ийм нам хөгжиж байгаа шүү. Тэгээ засгийн газарт орсноор манай нам бас сайн хөгжиж байгаа, ачаа үрж байгаа. Манай намын гишүүд маш олон ийм босролтой мэдлэгтэй хүмүүс байдаг. Маш олон судлаачд байдаг. Одоо нөгөө төрийн ажил хийгээд ирэхлээрээ, төрийн ачаа өрөөд ирэхлээрээ төрийн хүмүүс болж байна. Тэгээ энэ Монгол улсад маш хэрэгтэй л гэж бодож байгаа. Манай намын зарим гишүүд хүн нам сөрөг хүчин байж чадахгүй байна. Ирэх баригчдын үрд орчихсон байна гэдэг шүүмжлэг хэлээд намаасаа гарахаа илэрхийлсэн. Үүн дээр одоо таны хувьд ямар байр суурьтай вэ? Хүн нам өнөөдөр сөрөг хүчнээ хийж чадж байгаа юу? Хүн нам сөрөг хүчин биш. Хүн нам хэрвээ сөрөг хүчин байна гэсэн бол бид нар засгийн газарт орохгүй байсан. Хүн нам ирэх баригч байхгүй. Одоо нэг зүйлийг ингээд
ойлгооч. Бид нар ийм нэг 2 намын системээс гараад 2024 оноос олон намын систем рүү орцсон. 126 гишүүнтэй болцсон. 5 намтай болцсон. Идрээс зарим нь ингээд эрх баригч болж байгаа. Хүн болгоо одоо Монгол ардын намыг дангаар эрх баригч гэж үгүй шүү дээ. Хүн нам эрх баригч байхгүй. Өнөөдөр засгийн эрх барьж байгаа. Эртний зориг ногоон нам эрх баригч байхгүй. Сүрг хүчин хийн. Сүрг хүчин чинь өнөөдөр арчсан нам, сүрг хүчин чинь үндэсний өвсөл энэ хоёр байхгүй. Тэгэхээр ингээд хүн намд маш их итгэж байсан юм аа. Гэтэл эдгээр ингээд өнөөдөр ингээд сүрг хүчнийхээ ажлыг хийхгүй нэг яаж хийх вэ? Бид нар чинь засгийн газарт ингээд ажил хийж байгаа. Ачаа өрөөд явж байгаа ус төрийн хүчин байхгүй юу? Тэг хүн нам өнөөдөр шүүмжлүүлнэ шүү дээ. Алдаа гарах юм бол шүүмжлүүлнэ. Нэр төртөөгөр бид нар шүүмжлүүлэх хэрэгтэй. Шүүмжлүүлэх парламент дээр эрэхтэй 2 нам байна. Тэр нь бол арчсан нам. Үндэсний өвсөл 2 биднийг шүүмжлэлтэй. Ардын намын шүүмжил, хүн намын шүүмжил, эрдэнэ зориг ногоон намын шүүмжил мэтгэлцээ. Тэгээд хийсэн ажлынхаа үр дүнгээр ингээд бүгдээрээ урагшаа явдаг бай. Тэгэхгүй ингээд ардын нам л ингээд 100 жил төр барьсан бүгдээрээ л юм сүрг хүчин байх ёстой гэсэн ийм буруу ойлголттой хаалах хэрэгтэй. Бид нар нөгөө барууны ялангуяа баруун Европын Германы хөгжлийн загварыг авсан, засаглалын загварыг авсан, тэгжиж Герман хөгжсөн байдаг. Тэр нь юу вэ гэхээр хамтарч иж хөгжих юм байна. Сүрг хүчин нэг талдаа гарна, нөгөө талдаа бусад намуудад хамтарч иж эрх барьж иж ингээд явдаг болсон. Одоо ингээд 2028 оны сонгуулиар ардын нам инх олон байж чадахгүй шүү дээ. Арчсан нам бүр боломжгүй. Манайх боломжгүй. Дахиад хамтрна шүү дээ. Тэгэхээр энэ ингээд өмнөх 35 жилийн ойлголтоо жаахан хажууд тийш болгочихаач. Бид нар урваагүй. Үжил санаан дээр байгаа. Дор чандыг бол өмнө шөөмжлөд байгаа нөгөө 4 жилийн хугацаанд ингээд маш сүү юм ярьдаг байсан. Эдийн засгийн юм ярьдаг байсан. Жижигхэн төртөө төсвөө хэмнэдэг, мөнгөний бодлогот орон зай гаргадаг, хувийн секторыг дэмждэг. Би яг л энэ байр суурин дээр байгаа шүү дээ. Засгийн газрын бүх протоколыг аваад очих нь бол миний хэлсэн үг дандаа юм байдаг. Өнөөдөр хүртэл ийм байр суурьтай байгаа. Эрчим хүчний реформ гэдэг бас багахан хугацаа өнгөрлөө шүү дээ. Яг бодиттой хийсэн ажил юу вэ гэж харин гэрмэд хэлээд өгч. Маш бодиттой ажлуудыг хэлэх үү. За нэгдүгээр тэнгисээ. Хамгийн түрүүнд эрчим хүчний салбар маань ингээд унтсан байсан. Тэгээ юу ийсэн? 3 асуудал тавьсан. Нэг нь болохоор эрчим хүчний либералчлал. Тэр нь болохоор хаанаас эхлэх ёстой юм бэ гэхээр үнийг ядаж бид нар өртгөлдүүн төхөөлөхгүй бол энэ салбарт нэг ч хөрөнгө оруулалт нэг ч бизнес алгаа гэдэг. Үн өөрчлөгцөө. Дор чонд хамгийн муу ус төрч болсон. Гэхдээ үр дүн нь юу болсон бэ гэхээр энэ салбарт хөрөнгө оруулах бизнесүүдийн идэвхжил асар их сэргсэн. Энэ салбарт хөрөнгө оруулалт санхүүжилт хийх юм бол ашигтай юм байна. Англиар нь bankable гэж ярьдаг. Төсөл нь үр ашигтай болчлоо гэдэг. Энэ үндэслэл бүх хүмүүст байгаа. Үр дүнд нь өнөөдөр яаж ийна гэхээр Европын хөрөнгө оруулалтын банк 1 сарын өмнө Монголын эрчим хүчний салбар үр ашигтай болсон болохоор бид нар 1 тэрбум еврогийн санхүүжилтийг гаргая. Санхүүжүүлээ. 100% хувийн сектор санхүүжүүлъя гэдэг. Хоёр дахь нь Европын хөрөнгө оруулалт сэргээн босголтын банк 1 тэрбум еврог яг адилхан санхүүжүүлъя гэдэг. 2 тэрбум еврогийн их усэр одоо бэлэн болцсон. Хуучин мөнгө өгдөг байсан шүү дээ. Энэ салбар чинь 35 жилийн хугацаанд төсөвт мөнгө байхгүй. 330 сумаар ингээд тараага ичдэг, цемент ингээд барьцдаг. Бод байдал дээр шүү дээ. Тэгэл бахан сургууль цэцэрлэг энэ тэр гэл ингээд яриад байдаг. Тэгсэн мөртлөө 100 хүүхэдтэй сумын төв дээр 600 хүүхэдтэй сургууль барьдаг бод байдал байсан шүү дээ. Тэгээд станц барьж чаддаггүй байсан. Гэтэл одоо төсөвдөр чинь мөнгө авахгүй. Гэхдээ уучлаарай төр одоо ингээд бизнесээс хол яа. Ялангуяа эрчим хүчний салбараас хол бай. Хувийн сектор нь орж ирээ. 4 цент байсан юм ч одоо 7-8 цент болчихлоо. Үр ашиг нь ингээд гарч ирж чинь нийлүүлэлтүүд ингээд өсөж чинь. Тэгсэн чинь мөнгө нь байхгүй штэ дорчин сайдаа. Урт хугацаатай мөнгө хэрэгтэй байна. Жилийн 20% хөвтэй 1 жилийн хугацаатай ийм зээлгэр чинь бид нар станц барилаа гэхэд чинь айгүй өндөр үнээр гарч ирчээд байна. Тэгэхээр бид нар 10-аас 15 жилийн хугацаатай мөн 5% хөвтэй ийм мөнгө хэрэгтэй байна. Тэр мөнгийг нь би олж ирсэн. Шадар сайдын хуваар гадаадын хөрөнгө оруулалт хариуцлагын хуваар европчуудаас аваад ирсэн. Ингээд үр дүнд нь энэ мөнгө бол хангалттай 100% бид нар дараагийн 2-3 жилийн хугацаанд станцаа бариад ингээд явах юм бол эрчим хүчнээс 100% бие даасан болчихж байгаа. Энэ бол одоо мөнгө нь бэлэн гэсэн үг.
Одоо юу хийх гээд байна гэхээр бид нар нэг тархмал их үсэр гэдэг. Та заавал үндсэн сүлжээнд холбогдох алба байхгүй. Та уурхаа эзэн юм бол уурхаагаа хажууд нар салхины станц ингэ барьж байгаа. Батра ураагуртаа. Та нөгөө төмөр зам ингээд баримаар шүү дээ. Монголын төмөр зам ч одоо хамгийн удаан 40-50 км/цагийн урттай явдаг шүү дээ. Гэтэл дэлхийд дээр чинь цахилгаан болчиход байна. Түүл дээр цахилгааныг хиймээр шүү дээ. Манай цахилгаан байхгүй. Цахилгаан төмөр зам барья гэдэг. Тэгвэл тэнд ямар хэмжээний их эрчим хүч хэрэгтэй вэ гэхээр 150-аас 200 мегаваттын эрчим хүч хэрэгтэй байхгүй. Тэр нь багхгүй. Тэгвэл тэрийг нь бид нар хувийн секторын санхүүжилтээр тэрийг нь шийдэж л да жишээ. Тэгэхээр төр энийг хийхгүй хувийн сектор орж ирээд тэрэнд нь ингээд эрчим хүчийг өгчгөө гэдэг энэ зохицуулт руу орж. За энэ бол ингээд бодит ажлууд хийгдэж байна. Гурав дахь нь нөгөө юм эрчим хүчний либералчлал гэхээр хүмүүс нэг буруу ойлгоод байдаг нь. Одоо ингээд төрд байгаа хэдэн төрийн өмчийн компаниуд тэгээд шууд ингээ хувь руу ингээ шилжүүлчих юм бол энэ бол либералчлал болно. Дорчон сайдаа та тэр үн өсөхөөс өмнө эхлээд энэ лүүгээ орохгүй яасан бэ гэдэг ингээд байдаг. Болно. Тэр бол зөв. Гэхдээ яг ингээд ажил хийгээ санхүүгийн ингээ нүдээр харах юм бол манай яг энэ эрчим хүчний салбарт бизнесийн хөрөнгө оруулалт гэдэг нэг ширхэгч юм байхгүй. Яагаад вэ? Ашиггүй байхгүй. Алдагдaltaй. 2.6 их найт төгрөгийн алдагдaltaй юм салбар шүү дээ. Та энэ алдагдaltaй байгаа компаниг шууд ингээд мөнгө оруулаад бизнес хийгээд явах уу? Хүний өөрийг төлөх үү? Тийм байхгүй шүү. Тэгэхээр одоо ямар ажил хийх хэрэгтэй вэ? Бүтцийг өөрчлөлт гэдэг яаж дэлхийд дээр хийгддэг юм бэ гэхэл M&A гэж ярьдаг. Эхлээд балансын цэвэрлэл нэгтгэх нь үр ашигтай болгоно. Өөрийнх нь асуудлуудыг шийднэ. Үр ашигтай болгоно. Үр ашигтай болж энэ хувийн сектор чинь мөнгө оруулна. Иргэд мөнгө оруулна. Мөн үү? Ингэчээж эн чинь өөрөө цогц байдлаар явдаг 2-3 жил доорой зарцуулдаг юмыг өргөс авсан юм шиг өнөөдөр ингээд төрийн өмчийн компаниудаа л хөвчилж байгаа юм бол бүх юм сайхан болно гэд лоозогноод байж болохгүй. Ажил хийх хэрэгтэй шүү дээ. Бүх салбар адилхан шүү. Одоо ингээд маш энгийн жишээ дахиад энэ нөгөө нүүрсний хулгай гэж сайн зөндөө ярьлаа шүү дээ. Нүүрсний хулгай хаана байгаа үнэ? Төрийн өмчийн компаниуд дээр байгаа. Би нэг 4 жил ярьсан шүү дээ. 60 их найт юм байна. Офтекер 18 их найт. Өнөөдөр яриад байгаа шинэ зүйл биш шүү дээ. 4 жил ингэ ярьсан. Гарцсан нь юу вэ? Олон нийтийн болгох. Олон нийтийн болгоно гэдэг тэгэхээр чинь шууд ингээд хүмүүс ингээд хувьчлаад авчдаг юм байхгүй шүү дээ. Чи үр ашигтай байж ч олон нийтийн болно шүү дээ. Хүндлэнгийн аудит ордیں۔ За тэгээ хүндлэнгийн аудит орсны дараа энэ төсөл рүү хөрөнгө оруулах одоо үнэлгээ ингээ хийгдэнэ. За тэрний дараа IPO ингээ хийгдэнэ. За ингээд эн чинь өөрийн процесстэй ажил байхгүй. Гэрийн даалгавраа хийхгүй мөртлөө цаанаага үр дүнгийн сайхан юм ингээд яриад байх юм бол энэ ерөөсөө 10 жил хийгдэггүй байхгүй. Тэгвэл бүх компаниуд ашигтай юм бол үгүй шүү дээ. Уулуурхай хэдэн компанид ашигтай бусд нь ашиггүй шүү дээ. Тэгвэл ашиггүйнүүдийг бид нар нэгтгээд нийлүүлээд цэвэрлээд үр ашигтай болгон тэр хугацаа хэрэгтэй байгааз. Энэ бүх чинь хугацаа хэрэгтэй болохоор одоо хамгийн дөрөнд юу хэрэгтэй юм бэ гэхээр би ерөнхий сайттай бол зөвлөмжөө өгөөд санал нийлээд байгаа юм юу гэхээр одоо эхлээд нөгөө төрийн өмчийн компаниуд Эрдэс 5 толгойч гэдэг юм Эрдэнэч гэдэг энэ компаниудын удирдлагыг зүгээр мэргэжлийн хүн эхлээд тавья. Менежментийн багийн тавья. Хүндлэнгийн эхний ээлжинд ядаж. Тэгэх юм бол арт түмэн итгэнэ. Мэргэжлийн хүн очих юм. Дараагийн ээлжинд нөгөө хөвчлөхийн асуудлыг 2 дахь шатанд нь ингэж явахгүй бол лоозогнууд 10 жил болцсон. Дахиад лоозогнох юм бол бүтэхгүй. Тэр хүмүүсийг буруу ярьж байгаа гэж байгаа юм шиг. Гэхдээ зах зээлээ мэдээч. Санхүүгээ бас ойлгооч. Энд чинь хөрөнгө оруулалт орж ирнэ шүү дээ. Та нар ингээд анхаарч байгаа бол манай банкны салбар хамгийн ашигтай гэдэг дээ шүү дээ. IPO-гээд 20%-аас харсан чинь гадны хөрөнгө нэг ч байхгүй шүү дээ. Яагаад орж ирэхгүй байгаа? Ашиггүй эсвэл ил тод биш ийм засаглалтаа байгаа болохоор орж ирэхгүй шүү дээ. Эсвэл манай улс чинь нөгөө ингээд хөрөнгө оруулагчдад ээлт биш болохоор орж ирэхгүй гэдэг. Ийм олон ингээд цоожууд байгаа. Цоожуудаа бид нэг нэгээр нь ингээд онгойлгох хэрэгтэй. Ингэж ажил яв. Инхийн тулд маш ингээд тодорхой нэгт үе шаттай гэрийн даалгавруудаа хийж явдаг болохоос биш. Нэг дарга гарч ирээл нэг сайхан үг хэлээд явцдаг юм байхгүй. Монгол улс гэж өгч байгаа. Батлагдлаа. Таны хувьд өмнөх жилүүдэд бол засагт ороог байхдаа төсөв дээр хамгийн их дуу хоолойгоо өргөжүүлсэн гишүүн байсан. Одоо ингээд засагт ороод энэ төсөв дээр ер нь хэр үзэл санаа тэгээ шүүмжүүдээ хэлв. Ер нь энэ жилийн эх жилийн төсөв хэр сайн төсөв болсон юм бэ? Одоо энэ багш нарынхаа цалинг нэмэх гэж одоо урд хойд хормоогоо нөхөж байгаа л болж байна. За энэ жилийн төсвийн нэг 3 онцлог байна. За нэгдүгээрт
энэ жил 2026 оны төсвийг боловсролыг дэмжих төсөв болгосон. Жилийг нь боловсролыг дэмжих болгож өмнөх засгийн газрын үед бид нар зарласан. Тэгээ тийм болохоор боловсролын эхний ээлжинд багш нарынхаа цалингийн асуудлыг шийдье гэд. Тэгээ боловсролын сайтын хав автоо байр суурь нь бол тэр байсан. Тэгээ засаг дээр бол мэдээж боловсролын асуудал ярихлаар бусад салбар нь яах вэ? Эмчнэрийн асуудал, ахмадын асуудал гэл ингээл гарч ирнэ. Гэхдээ энэ болгоныг бүгднийг шийдэх боломжгүй болохоор ямар ч байсан цалинг маш өндөр хэмжээгээр нэг удаагийн төсвөөр шийдсэн сайн арга хэмжээ бол болсон гэдэг нэгдүгээрт нэг. Хоёрдугаарт нөгөө төсөв мөчлөг суурн мөчлөг дагна гэдэг юм байсан. Бид нар маш олон жил мөчлөг дагаж явсан байхгүй. Өөрөөр хэлбэл орлого болохоор тэр хэмжээгээр зарцуулаад байсан. Тэгээд орлого болохгүй бол тэр гаднаас зээл аваад ингээл нөхөд яваад байсан. Энд чинь нөгөө төсөв хит хэлэх нөхцөл нь бол болсон. Одоо энийгээ бол бид нар орлого бага тохиолдолд бүсэж хангалъя гэдэг ийм зарчим руу энэ төсөв орж ирж байгаа. Тэгэхээр нэлээд бүсэж хангасан төсөв гэсэн үг. Хоёр хөрөнгө оруулалт эдгээр байхгүй шүү дээ. Гой төслүүдийн санхүүжилт чинь байхгүй болцсон. Магадгүй энэ зүвч байж магадгүй. Гуравт нь би зөв нэг юм хатуу хэлчмээр байгаа. Яг би засгийн газарт байж байна. Гэхдээ засгийн газраас өргөн барьсан төсөв өчигдөр улсын хурлаар батлагдсан төсөв хоёр бол ингээд танигдах аргагүй шүү. Тэгээ би өмнө нь 4 жил гишүүн байхдаа хэлдэг байсан. Мэргэжлийн байгууллага нь ингээд төсвөө ингээд судлаад оруулж ирэхэд улсын